Ким Сэ-рунтэй холбоотой мэдээлэл ойрын үед олонний анхаарлыг маш их татаж шуугиан тарьж байна. Түүний хувьд энэ оны 2 сарын 16-нд гэртээ нас барсан байдлаар олдсон. Тэгээд 3-7 хоног гарan өнгөрөөд байхад ч түүний талаарх мэдээ намжаагүй хэвээр. Тухайн үед найз нь түүний дуусаагүй төлөвлөгөө байсныг зарлснаас болж хүмүүс бүр их харамссан. Ким Сэ-рун нэрээ өөрчлөөд Ким Хаим гэдэг нэртэйгээр шинэ амьдралаа эхлэх хүсэлтэй байсан тухайч дуулсан. Ким Сэ-рун нас барсны дараа түүний хөрөнгө мөнгө санхүүгийн талаар бас нэг шуугиан тэгдсэн. Тэгтэл саяхан жинхэнэ түүх гэмээр өөр нэг мэдээлэл гарч ирж хэвлэл болон олонний анхаарлыг дахин татлаа. Гол нь Ким Сэ-рун үнэхээр Ким Сүү-хёныг уучлах чадаагүй учраас анх тарааж байсан зураг нь жинхэнэ байсан гэсэн яриа. Тэр зураг нь бүр тэдний дунд ангид байхад нь авсан зураг гэж байна. 900 мянга гаруй дагагчтай нэгэн YouTube суваг Ким Сэ-рун, Ким Сүү-хён хоёр 6 жил үргэлжсэн гэж мэдэгдэж тэр нэмэлт мэдээлэл нь хүмүүст маш их цочирдмоор байлаа. Гэтэл үүгээр зогсохгүй Ким Сэ-руны аав эгч нь 3 минутын дуу хоолой бичлэгийг ил болгох талаар бодож байна гэсэн мэдээлэл гарсан. Мөн жүжигчин Вон Бин ч Ким Сүү-хён, Ким Сэ-рун хоёрын харилцааг мэддэг байсан гэсэн цуурхал тараад байна. Эцэст нь үнэхээр ямар үнэн байгаа юм бэ? Ким Сэ-рун Ким Сүү-хёнд 700 сая воны өртөө гэж хэлсэн хүн нь хэн бэ? Яагаад ийм цочирдсан мэдээлэл дэгдчих үү гэдгийг одоо бүгд л сонирхож байна. Тэгэхээр эхлээд жүжигчин Ким Сэ-руны талаар товч дурдъя. Тэр 2009 онд аялаж киногоор 9 настайдаа анх дэлгэцэнд гарч ирсэн. Дараа нь 2010 онд Ажоши кинонд гайхалтай тоглолт үзүүлж ирээдүйтэй жүжигчин гэдгээ харуулсан. Ким Сэ-рун багасаа шоу бизнест орсон болохоор их хүчтэй, дайчин характертай муу сөрөг сэтгэлүүдийг тоодоггүй хүн гэж олон хүн боддог байж. Гэвч эцэст нь тэр хэтэрхий их дарамт, стрессийг дааж чадалгүй 2 сарын 16-нд гэртээ нас барсан байдалтай олдсон гэсэн. Хамгийн харамсалтай нь Ким Сэ-рун өнгөрсөн жил гитарчин киногоо дуусгаад эргэн ирж фэнүүдтэйгээ уулзах гэж байсан нь талаар болчихлоо шүү дээ. Түүнийг нас барсны дараа буюу 2 сарын 19-нд оршуулганд болсон. Маш олон уран бүтээлчид эмгэнэл илэрхийлж цэцэг илгээсэн. Тухайлбал Вон Бин, Ин Ха-ён, Ком Ён, Ким Бура, Ма Дун-сок, Астро гихчлэн 2 сарын 17-нд олон одууд Сөүл асан эмнэлэгт ирж эмгэнэл илэрхийлсэн байдаг. Оршуулгын ясал нь гэр бүлийнх нь хүсэлтээр хаалттай явагдсан учраас ихэнх уран бүтээлчид оролцож чадаагүй. Тэр үед Ким Бура, Пак Фужи нар нь хамгийн ойр байсан жүжигчний хуваар оршуулгад нь хамт байсан гэдэг. Ким Сэ-рун 2022 оны 5 сард цогтуугаар машин жолоодсон хэрэгт холбогдоод карьер нь маш их унсан. Уг нь трейлер драмын тоглох байсан цуслагдаж Netflix-ийн анч нохойнууд драмын тоглосон хэсгийг нь бараг бүгдийг нь хассан. Ийм нөхцөлд яалтчгүй сэтгэл санааны маш том дарамтад орсон байж таарна. Тэгтэл 3 сарын 10 дахин нэг шуугиан тэгдлээ. Ким Сэ-руны гэр бүл түүний болон Ким Сүү-хёны үерхэл бүх харилцааны асуудлыг ил болгосон. Тэгээд л Ким Сэ-руны гэр бүл Ким Сүү-хёныг шүүмжилж тэр бас хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн. Тэрч байтугай Сэ-руны авгагч Карууд Сэро гэх судалгааны YouTube сувагт Ким Сүү-хён, Ким Сэ-рун хоёр 6 жил үргэлжсэн үнэн. Сэ-рун мөнгө авалгүй агентлаг байгуулалтсан ч эцэст нь юу ч үгүй үлдсэн гихчлэн яриа өгсөн. Сэ-рун 2022 оны 5 сард хэрэгт орсны дараа голд медалисттай гэрээгээ цуцлсан тухай бас ярьсан. Карууд Сэро судалгааны сувгаар дамжуулж Ким Сэ-руны захиралд голд медалист агентлаг нь өнгөрсөн жил Ким Сэ-рунаас 700 сая вон ихсэн гэж ч мэдэгдээд Сэ-рун үүнийг шалгахаар Ким Сүү-хёнтэй холбогдсон ч тоогоогүй гин. Тэгээд л гэр бүлийнх нь бухимдсан. Ким Сэ-рун ч уурлаж бит хоёрын үерхэж байсан тухай зураг бичвэр нийтлэн гэж бэлдсэн гэсэн зүйл ярьсан байдаг. Тэр бичвэр дээрээ өмнө нь тарж байсан үерхлийн цуурхал болон цуурхал биш үнэн байсан 2016-нд авсан зураг бид 2015 оны 11 сарын 19-ноос 2021 оны 7 сарын 7 хүртэл үерхсэн гэж тодорхой бичсэн байсан гэсэн. Нэмж хэлэхдээ би 16 настай, нөгөө хүн 28-тай байхад үерхэж эхэлсэн 6 жил болцгоосон гэжээ. Тэрэн дээр нь нэмээд Сэ-рун хуучин агентлагтайгаа гэрээгээ сунгахын тулд мөнгө зээлэх нөхцөлтэй баталгааны бичих хийсэн юм гин. Сунгах цаг болоход агентлаг болон Ким Сүү-хёнд холбогдох гэж чадалгүй тэгээд л гэрээнд цуслагдсан үүнээс болж их асуудал үүссэн гэх мэдээлэл гарсан. Ким Сэ-руны гэр бүл энэ байр суурийг ил болгомогц гадаа дотоодын хэвлэл мэдээлэл хүмүүс шоконд орсон. Яагаад гэвэл Ким Сүү-хён Аз тэвд айхтар алдартай жүжигчин шүү дээ.
Ингээд Каро Церу гэх YouTube суваг дээр энэ бүх баримтыг ил болгосны дараа Ким Сүү Хёны харьяалагддаг Gold Medalist агентлаг албан ёсоор мэдээлэл гаргаад Каро Церу судалгааны сувгаар яригдсан зүйлс ор үндэсгүй гэсэн. Тэгээд ч тэд Ким Сүү Хён Ким Сэрүн 15 настайгаас үерхсэн гэдэг нь бас худал гэж мэдэгдсэн. Дээр нь Ким Сэрүний хэрэгт агентлаг буруутай Ий Жон Хо гэдэг ютубертэй холбоотой ажилтан байдаг гэх мэт сургалыг хамтд нь үгүйсгэсэн. Нэмж хэлэхдээ байж болонгүй худал мэдээллүүдийг зүгээр орхихгүй. Каро Церүгийн тарааж буй худал мэдээллийн эсрэг хамгийн хатуу хууль ёсны арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Мөн Ким Сэрү нас барсан мэдээний талаар бид маш их харамсаж байна. Гэвч удаан төвчих аргагүй худал мэдээлэл тарсан тул тайлбар хийхээс аргагүй төрсөн гэж тайлбарлажээ. Үүнийг талигаач амьд ахуйдаа их шаналж байсан. Харин Каро Церүнд бусдын нэр төрд халдаж өөрсдийн ашиг сонирхлоо урьдчил болгодог кибер маягийн үйлдэл гаргаж байна гэсэн. Ямар ч тач тэд хуулийн хатуу арга хэмжээ авна. Дахиж ийм үндэслэгүй мэдээлэл бүү гаргаасаа гэсэн байр суурьтай үлдсэн. Тэгтэл Ким Сүү Хёны агентлаг албан ёсоор ингэж мэдэгдсэний дараа Каро Церү дахин нэг нийтлэл бичсэн. 3 сарын 11-нд YouTube сувгийнхаа нийтлэл хэсэгт Ким Сүү Хён биднийг танихгүй дүр үзүүлээд байна уу да гихчлэн зүйлс тавьсан. Ийхүү тэр YouTube сувгийнхан маш том мод дэлхийн алдартай хүнтэй иймэрхүү байдлаар шүү хууль гэж сүрдүүлэлцэж байсан. Эцэст нь манайх ялсан шүү дээ гэх маягийн юм ярьсан. Нэмж хэлэхдээ Ким Сүү Хён хятадын зах зээлд алдартай тэгээд л мөн адил хууль ёсоор сүрдүүлэх арга хэрэглэж байна гэх мэт тайлбар өгсөн. Бас манай Каро Церү бичсэн ярьсан зүйлсээ талигаач Ким Сэрүний арга гэрээс авсан баримттай үндэслэлсэн. Тэгвэл тэд яагаад арга гэрийг нь бас шүүхэд өгөхгүй байгаа юм бэ гэж шүүмжилжээ. Үүнээс гадна 3 сарын 11-нд талигаач Ким Сэрүний гэр бүл Ким Сүү Хёны эсрэг нэхэмжлэл гаргана гэж хэлсэн гих шок мэдээ гарсан. Каро Церү сувгийн эзэн арга гэрлэн сэмхэн ятгаж сүрдүүлэх гээд нэмэргүй шүү. Та нар өөрсдөө мэдэж байгаа биздээ гэх утгатай анхааруулгач үлдээсэн. Мөн Вомбин хүртэл Ким Сэрүний оршуулгад ирсэн байхад чи яагаад очоогүй юм бэ? Ким Сүү Хён гэж шүүмжилсэн байна. Gold Medalist компани мэдэгдэл хийж Каро Церү YouTube сувагт тэдний эсрэг байр сууриа илэрхийлсэн нь бидэн талигаачин гэр бүлээс итгэхүйц баримт ирсэн гэдэгт олныг улам үнэмшүүлэхээр болжээ. Тэгтэл өөр нэг онлайн форум дээр Ким Сэрүний гэр бүлд нь 700 сая воны үрийг төлөхөд хамтран туслахыг хүсэж өөр нэг жүжигчин холбоо барьсан гэх мэдээлэл гарсан. Бас Сэрүний нагц их чинь 3 минутын аудио бичлэгийг ил болгоно гэж бодож байгаа гэсэн постыг хүн уншаад шоконд ороод байна. Энэ бүхэн үнэн эсэг тэр бичлэг үнэхээр задрах уу гэдэг нь тодорхой биш ч олон хүн анхааралтай ажиглаж байна. Нөгөө талаас Ким Сэрүн Ким Сүү Хён хоёр үерхэж байсан гэсэн асуудал тэгдсэний дараа бас нэг холбоотой нэр гарч ирсэн жүжигчин Вомбин. Вомбин нь 2 сарын 17-нд Ким Сэрүний оршуулгын танхимд биеэр ирж маш гашуудалтайгаар эмгэнэл илэрхийлжээ. Түүнийг маш удаан хугацаанд буюу Ажууши киноноос хойш уран бүтээл оролцоогүй байсныг мэдэх хүмүүс ийм том мод оршуулгад ирсэн нь үнэхээр сэтгэл өвдөглөө харамсалтай байна гэсэн байсан. Бас Вомбины агентлаг 2 сарын 17-нд Вомбин өөрийн биеэр очиж эхнэр Хаяантай хамт цэцэг явуулсан. Гэр бүлтэй нь юу ярьсан бидэнд тодорхойгүй гэж мэдэгдсэн. Зарим нь Вомбин Ким Сэрүн Ким Сүү Хён хоёрын харилцааг мэддэг байсан. Тэдэнд зөвлөгөө өгч байсан гих бичлэг сэтгэл гарсныг харсан гэж яригдаж байна. Гэвч дараа нь уг сэтгэгдэл устсан гэж байна лээ. Зарим нь талигаачин гэр бүл бүх баримтыг ил болгоно гэсэн болохоор тэр сэтгэгдэл битсэн хүн устгасан байх гэдэг бол зарим нь зүгээр цуурхал байж магадгүй гэж үзэж байна. Энэ бүхэнд бүгд найран тагтад ард улсын сошиал сүлжээж ихээхэн оролцож Ким Сүү Хён тэдэнд алдартай учраас хил ам улам дамжирч байна. Тэрээр ницааж үнэн биш гэж мэдэгдсэн ч пэнүүд нь зочирдсон нь ойлгомжтой. 2 сарын 16-ны өдөр буюу Ким Сэрү нас барсан өдөр нь Ким Сүү Хёны төрсөн өдөртөө давхцдаг нь хүмүүсийг улам сэтгэл гонсойлгож оршуулгад нь ирээгүй шүүмжлэх үзэл тараад байна. Нэмж хэлэхэд Ким Сүү Хён өмнө нь 4 насаар дүү их нэртэй болно гэж ярихыг хүмүүс сөхөж гаргаж ирсэн. Мэдээж баттай зүйл нотлогдоогүй ч хүмүүс дүгнэлтээ янз бүрээр хийж л байна. Одоогоор Ким Сүү Хён Ким Сэрүн хоёрын харилцаатай холбоотой асуудал шийдэгдээгүй олон хүн баттай баримт нотлогоог нь хүлээсээр л байна. Харамсалтай нь залуухан жүжигчин Ким Сэрүн 25 наснда хорвоог орхисон нь маш олон хүнийг интернет дэх муухай сэтгэлдлүүдийг хүнд ямар аюултайг харах хэрэгтэй гэж бодоход хүргэж байгаа. Гадаадын хэвлэл мэдээлэлч Ким Сэрүний жишээг дурдан Солонгосын энтертеймент ертөнцийн сэтгэл зүйн дарамт эрүүл мэндийн асуудлыг сөхөж яриад эхэлсэн. Жишээ нь Ким Сэрү маш олон янзын дүр тоглож авьяас чадвараа баталсан ч
цогтуугаар жолоо барьсан хэрэгээс болж карьераа сүрүүлсэн гих утгатай мэдээ гаргасан. Томоохон хэвлэл мэдээллийн газрууд өмнө нь нас барсан айдол жүжигчдийн жишээг давхар онцлоод Солонгосын entertainment салбар дахь стресс, сэтгэл санааны байдлын талаар мэдээлж эхэлсэн. Имсэрүүн хамгийн сүүлд гитарчин киног дуусгасан ч эцсийн уран бүтээл нь тэр болоод үлдчихлээ. Олон хүн энэ киног гарвал түүний пенүүдтэй үлдээсэн бэлэг гэж үзэн байх. Одоогоор Ким Сүүхян, Ким Сэрүүн хоёрын талаарх мэдээлэл дэлхийд даяар л харж байна. Та бүхэн энэ асуудлыг яаж дүгнэж байна вэ?